Хэрвээ гэмтэрхтнүүдийг шоронд орохын оронд өвтлээ тулдах баатар болгодог бол яах вэ? Sentenced to be a hero. Баатар ял гэж орчуулагддаг. Энэ яг ямар хайн юм бэ? Чиний хийсэн хэрэг чам шоронд биш, харин дайны талбар тавьж байна гэсэн маш сонирхолтой философиг баатар ял гэх энэ хайн юм маань харуулдаг. Энэ анимын ертөнцид гэмт хэрэг хийсэн хүмүүсийг яг өмнө дурдсанчлан шоронд хордоггүй. Оронд нь тэднийг hero program гэх энэ системд ямар ч сонголтгүйгээр хүчээр татан оролцуулдаг. Тинхүү баатар гэж нэрлэгддэг. Гэхдээ яг чиний толгойд бодогдож байгаа тэр баатар гэх ойлголттой бүр харьцуулахын жаргагүй. Тэднийг харсан хүн болгонод үзүүрлэн. Хамгийн аюултай даалгавруудад явуулна. Амьд гарвал дахин явуулна. Харин өвгөл дахин амьлуулж буцаагаад толдуулдаг. Өөрөөр хэлбэл баатрын ял авсан хүн өвхлээр ч зүхтах боломжгүй. Яг л жинхэнэ утгаараа тасаалтгүй өөр дүргэлзлэх шийтгэл болж өгдөг. Нэр манайхаа энэ бичлэг маань аним төвчлэл биш шүү за. Ерөнхий санаа гол үйл явдлыг нь л онцолсон аним тайлбар бичлэг байгаа шүү. За энэ анимын ертөнцийг товчхон тайлбарлавал хүн төрөлхтөн өөр оршуунуудад тулалддаг. Тэр тулалдж байгаа өөр оршуунууд нь чөтгөрийн хаад болон түүний үзэгдэл. Тэр үзэгдлээс нь болж өөрсөн биетүүд хүн төрөлхтний гол дайсан байдаг. Аним дээр чөтгөрийн хаадуудыг final boss гэж гаргаагүй харин ч дугаарлаж ирэмбэлсэн байдаг. Нэг чөтгөрийн хаан гарч ирэхэд чөтгөрийн хааны үзэгдэл нь нэрийн донд нь тархаж энгийн амьтад хүмүүсийг идэх буюу халдварлуулдаг. Тэрэн донд нь өөрийн гэсэн зан төлөвтэй бие даасан оршуунууд хүртэл багтдаг. Харин хүн төрөлхтний талд нэг найдвар байдаг нь мегами буюу дарих. Гэхдээ яг орчуулга дээрээ дагин л гэсэн хэлээ л дээ. Тэгэхээр зүгээр дагин гэдэг өвчээ за. Дагин гэдэг нь эрт үед чөтгөрийн хаантай тулдахын тулд бүтээгдсэн зэвсэг гэж байгаач. Яг харсан чинь жижигхэн охин байждаг. За тэгээд та нарт баатрын системийнх нь яг даалт зүйлийг мэдэхгүй учраас хальт сонсоход ер нь бол давгүй санагдчих магадгүй. Яагаад гэвэл өвхөшгүй биштэй болчихно шүү дээ, тэ. Энд яг энэ өвхөшгүй гэдэг үгний цаана л системийн хамгийн том айдас оршдог. Баатрууд эргэн амьлах бүртээ эрүүл ухаанаа баг багаар алддаг. Хэрвээ хит их хөөхөд эхэлвэл яг энэ харагдаж байгаа нөхөр шиг болж дуусдаг. Баатрын ял гэсэн энэхүү аним маань үхлээс айх айдсыг авч хаялгүйгээр өхөшгүй гэдэг сэдвийг оруулж ирснээр гол дүр өхөхгүй гэсэн хэлшүүлийн ойлголт буюу тэр зузаан ханыг эвдэж чадсан байдаг. Манай гол дүр маань мэдээж баатрын ялтан хэрхэн ийм ял авсан тухайд бол хүн төрөлхтний найдвар гэгддэг дагныг алсан хэрэгтэн байдаг. Түүнийг Райзо. Синерва гих дагинтай гэрээсэн тэрээр ариунд ажны салаанд багтдаг байсан бөгөөд салаагаа удирдан хүнд тулаанд орж бүх гишүүдэд алдаж эцэс сүлд нь гэрээ хийсэн дагных нь хүчж бүрэн барагдаж сүлдээ дагин чөтгөрийн хааны үзэгдэлд идэгжиж эхэлсэн. Өөрсөн дагин хичнээн аюултайг ойлгосон Райзо Синерваг өөрийн гараараа алдаг. Тинхүү баатрын ял авсан Райзо өөр нэг дагин болох Теоритатай дахин гэрээ хийснээр үйл явдлаа үргэлжилдэг. Баатрын салаанд байдаг хүмүүсийг товчхонд ортвол за би дээр дурдсанчлан энэ яг аним төвчлэл биш болохоор аргагүй цаг хязгаартай байгаа. Хэрвээ та нар өөрсдөө үзвэл чуулж юм байгаа. Тэ арга алгадаа. Хүмүүсийн ялыг нь тэ онцлогтой нь ганц хоёр өгүүлбэрээр хэлээ явчих. Мэдээж эхлээд Райзо. Манай хүн болохоор хотоо шиддэг, шидсэн утгаад илтлэх тэм чадвартай. За дараагийнх нь Дотто. Манай хүний тулааны хүч бол үнэхээр багтай. Тийм болохоор юу тагнуул хийдэг. Хулгай хийсэн бөгөөд өөр дээр нь 1000 гаруй хэргийн мэдээлэлсэн гэсэн. Винни тийм командлагч телепат чадвартай ер нь бол тулаанд оролцдоггүй. Өөр хийсэн хааны ордныг зарах шахсан гэсэн хэрэгтэй. Норогай бид хэрэгсэл дээр ариун тэмдэг сэлж чөтгөрийн хааны үзэгдлийг устгах тусгай зэвсэг болгон хувиргадаг. Эзэн зүрний эсрэг бослог өдөөсөн. Тэгээ өөрийгөө одоо ч хаан гэж итгэдэг. Баатрын салаанд эрхэм дэдс гэд дуудагддаг. Тэгэхээр хэдүүлээ ч гэсэн эрхэм дэдсгээ левч. Та зуя. Асар их биеийн хүч бас асар их хурдтай. Хэргийг нь хинч мэддэггүй. Хамгийн удаан баатрын салаанд байсан нэг. Олон дахин амьснаасаа болоод аль хэдийн эрүүл ухаанаа алдсан. За бо товчонтой бол маш сайн снайпер. Цуврал аллагын хэрэгтэн сард 8 хүн алсан гэж баримтлагдсан ч өөрөө 12 гэж засч хэлсэн байдаг. Жис луудтай чин луунуудыг чөлөөлөхийн тулд бослог гаргасан байдаг. Тэр бослогийг нь бүр Жесийн бослог гэд тэмдэглэн үлдээсэн байдаг. Дараагийнх нь Райно манай их бууч энэ аягуулсан өөрийн хүслээр баатар болсон гэгддэг. Баатрын салаанаас гадуурч бас нэг чухал дүр байдаг нь ариун даждын салааны ахмад Кивия гих бүсгүй манай эдтэй хамт даалгаварт оролцдог. Одоо хэд хэдэн онцлог сценүүдээс ярьж өгье. Энэ үед уурхад гацсан иргэдийг аврахдаа манай эрхэм дээдс маань яг л өөрийн ард иргэдэд хамгаалж ам шиг жинхэнэ эр хүн гэдгийг харуулсан байдیں۔ Тэгээд тэр авраасан уурхачд маань дараагийн даалгавар дээр эрхэм дээдсийн төлөө толдно гэд ирцгээснээс нь Норогай Сенрич гих энэ хүн хичнээн гайхалтай хүн бэ гэдэг нь харагддаг.
Тэр даалгавар дээр хөшгөө маш хурдан идэгдэг асар том асуудал болоод исэн чөтгөрийн хаантад бол тохмогчд теорита энэ ертөнцийн гаднаас нэгэн ариун элдийг дуудаж хөшгөө дайсны эцсийн цохилтыг райзавар хийлэгдэг. Үүнээрээ энэ теорита гэдэг нь чинь элдний дагн юм бэлээ. Илс дуудаа гэсэн үг. Дараах нь сприган юу юм бэ? Сприган гэх хүний бие доодог чөтгөрийн хааны үзэгдэл гарч ирдэг. Тэг гол зорилго нь теоритаг алах зорилгоор хотод ирсэн. Өөр үзэгдлүүд ч гэсэн дагаад ирчдэг. Зарим нэг хүмүүс мөнгөний төлөө хүн гэдгээ мартаад чөтгөрөдтэй хүртэл нийлцэн харагдчихилээ. Энд Райзо теорита хоёр бас нэг хүчтэй чөтгөрийн хааны үзэгдлийг ариун хэл дээрээ ялж чадсан ч дараа нөгөөх нь зал хэрэглээд амьд үлдсэн байдаг. Хүнд шархтаж яаралтай солигдох өөр би хайж яваа сприганы ардаас нэг хүн ирдэг нь хамгийн сэвтэй Райно байд. Ярианаас нь бид нар Райноч бас хүн биш. Чөтгөрийн хааны үзэгдэл бөгөөд баг бүкер гэдгийг нь мэдэж авдаг. Яг л хүмүүс нэгнээ алж таашаал авдаг шиг Райноч гэсэн ижил төрлөө алж таашаал авдаг байж таардаг. Анимын туршид чөтгөрийн хааны үзэгдэлтэй хүмүүс хамтарсан байгааг хэд хэд харуулдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс дунд ч гэсэн чөтгөрийн хааныг шүтэж хамтран амьдрахыг хүсэгчэд гих бүлэг гарч ирсэн ба ариун дайчтай Ахмад Кивия гэдэг эмэгтэйсэн шүү дээ. Манай хүний хамгийн их хүндэлж хайрладаг байсан сүмийн тэргүүн аваг ах нь тийм хүмүүсийн нэг байж таардаг. Өөрлөнд ярьсан аваг ахыг алснаар Кивияд энэ чигээрээ өхгүй эсвэл баатрын ялтан болж танихгүй хүмүүсийн төлөө тулдах уу гэсэн хоёр сонголт ирдэг. Ийхүү Кивия баатар болж амьлахын тулд өөрийгөө хороож байгаагаар аниманд тусдаг. За нэг юм аниманда манайхаа хэрвээ та нарт таалагдсан бол баруун дээр дараад эгийн анимаар зочинтойгоо хамт Баргал подкастчиг гоё ярэ хийсэн байгаа. Sentenced to be Hero Баатрын ялг энэ анимын тухай илүү нэрийн ярьсан байгаа. Тэгэхээр таалагдсан бол ороод ир. Тэгээд сайхан үргэлжлүүлцгээе. Өсааснаас лайк дарчаарай.